Уул уурхайн лицензтэй нэгэн компани хувьцаа эзэмшигч Д. Ослын улмаас нас баржээ. Тус компани нийт 2 хувьцаа эзэмшигчтэй ба банкнд 40 сая төгрөгийн зээлтэй байсан ч энэ талаар гэр бүлийнхэндээ мэдэгдээгүй байжээ. Д нь өөрийн төрсөн хүүхэдгүй бөгөөд ээж, найз охины хамт амьдардаг байсан. Тухайн тохиолдолд хэн өв залгамжилж өр төлбөрийг хэрхэн хариуцсан хэн нэгний насаараа бий болгосон хөрөнгө хэнд очих ёстой вэ? Энэ асуултанд хариулахын тулд бидний мэдэх ёстой зүйл бол өвлөх эрх юм. Өвлөх эрх гэдэг нь нас барсан хүний эд хөрөнгө эрх үүргийг хууль ёсны дагуу амьд байгаа хүний нэрээр шилжүүлэх эрх зүйн харилцааг хэлнэ. Өвлөгч этгээд гэж хэн бэ? Өвлөгч этгээд гэдэг нь өв хөрөнгийг хүлээн авах юм. Өв хөрөнгөө хэрхэн өвлүүлж болох вэ? Та өв хөрөнгөө хуулиар болон гэрээслэлээр өвлүүлэх боломжтой. Хууль ёсны өвлөлт гэдэг нь нас барагч гэрээслэл үйлдэггүй тохиолдолд хууль заасан дарааллын дагуу хөрөнгийг өвлүүлнэ. Гэрээслэлээр өвлүүлэх гэдэг нь нас барагч урьдчилан гэрээсэл бичиж хэнд юу өвлүүлэхээ заасны дагуу өвлүүлдэг. Хизээнээс өвлөх үе нэгдэх вэ? Иргэн нас барсан өдөр буюу шүүх нас барсан гэж зарласан өдрийг өв нэгдэх үе гэнэ. Өв залгамжлалын эрх зүйн харилцааг иргэний хуулийн 53 дугаар бүлэгт буюу 515-аас 538 дугаар зүйл зохицуулсан байдаг. Монголчуудад өв залгамжлалын талаар эрх зүйн мэдлэг дутмаг байгаагаас дараах сөрөг үр дагаврууд ихээр гарч байна. Өмч хөрөнгийн маргаан нэмэгдэх, өвлөх эрхээ эдэлж чадахгүй байх, хуурамч өмчлөл, заллингийн асуудал гарах, өв хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, алдах, гэр бүлийн харилцаанд сэв суух, хүүхэд эмзэг бүлгийн эрх зөрчигдөх. Иймд өв залгамжлалын эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлье. Өв бол зөвхөн эд хөрөн биш, хариуцлага эрх ирээдүй юм.